За бүгдээрэнд нь орой минь төргийа. Хуримтлал лайв 3 маань эхлэхэд бэлэн боллоо. Лайв хийгээд бол одоо 3 дахь 7 хоног руугаа орж байна. Өмнөх лайвуудаар бол би хувьцаа хэрхэн авах уу, ер нь хөрөнгө оруулалтыг яаж хэрхэн зөвөр эхлүүлэх юм бэ гэдэг талаар ярьсан бол энэ удаа бол одоо бондын талаар ер нь ярих гэж бодлоо л доо. Бонд бол одоо хүмүүс айгүй их бонд яаж авах уу, айгүй олон бонд дундаас алийг нь яаж сонгох уу гэдгийг бол асар их сонирхдаг болсон. За ямар ч хэсэг нэг 5 минут болгоод тэгээд эхлэе гэж бодлоо л доо. Лагер дээр байгаа болохоор гэрэлтүүлэг энтер жоохон муу байж магадгүй. Гэхдээ та бүгдэд сонирхуулах үүднээс. За одоо харин heat map гээд яг ямар хувьцаанууд салбаруудаар ингээд харах юм бол санхүү дотор бол Хасбанк бол 184%-аар өссөн юм байна. Бусд нь бол харьцангуй өсөлт бол багахан харагдаж байна. Тэгээд Монголын өрнгийн бирж бас баг зэрэг өсөлт харагдаж байна. Бусдаар бол ер нь өсөлт 5 толгой 2%-аар өссөн. Топ 20 индексээ ингээ харах юм бол одоо цаг үеийн хамгийн дээд түвшин дээр бол ирсэн байгаа. 55 мянган нэгж дээр бол ирсэн. Энэ бол хамгийн дээд түвшин дээр байгаа. Тэгэхээр одоо бол яг ингээд цаашаага хэр өсөх вэ гэдэг дээр бол ирсэн байна. Нилээн хөрөнгийн зах маань бас хэрэгцсэнийг бол энд бол харуулж байна. 7 хоногийнхоор харах юм бол сая ингээд 4 сарын 10-нд бол ёроол дээр ирсэн байх. Яг 50 мянган нэгж дээр. Тэндээс бол одоо ингээд 10% 5 мянган нэгжээр өсөөд 10% бол ингээд манай топ 20 индекс маань өссөн гэсэн үг байна. Нэгдүгээр зэрэглэлийн хувьцаанууд маань бас 19 мянгаас 21 мянга болоод бас л адилхан яг ингээд хамгийн дээд түвшин дээр бол ирсэн нь бол эндээс бол харагдаж байна. Бондын төрлүүд гэдэг байж байгаа л та. Бонд дээр бол засгийн газрын үнд цаас нь бол хамгийн эрсдэл багатай гэж бол явдаг. Тэрний дараа бол яг нийслэлийн бонд буюу засгийн газрын үнд цаас дараачийн арай эрсдэлтэй гэхдээ илүү өгөөчтэй гэж бол явдаг. Тэрний дараа бол хибүүц хөрөнгөөр баталгаажсан үнд цаас гэж байдаг. Тэгээд нээлттэй бонд. Тэрний дараа нь бол хамгийн өндөр эрсдэлтэй нь бол хаалттай бонд гэж бол явдаг байгаа. Тэгээ энэ нь болохоор зэрэг яг өгөөж нь дээшээгээ ихсэх тусам эрсдэл нь бас түүнийгээ бол дагаад нэмэгддэг байгаа. Тэгээд хүмүүс болохоор зэрэг гадуур бол айгүй их өндөр хүүтэй бондуудыг бол рекламддаг 22% мөнтрийг бол гаргадаг. Тэгээд хүмүүс тэр өндөр хүүгийг нь бол шууд хараад энэ бонд чинь ингээд хамгийн илүү өгөөчтэй бүтээгдэхүүн юм шүү гэсэн ойлголтыг бол авчих гад байдаг л та. Тэгвэл бол яг тэрний цаана бол ямар эрсдлүүд байдгүй тэрийг нь юу нь яаж харах вэ гэдгийг бол ярих гэсэн байгаа. GSB Capital гээд банк улсын бонд байгаа. Энэ болохоор дэлгэрэнгүй бонд байгаа шүү. Та бүхэн магадгүй брокероос асуухад та бүхэнд хураангуй бондын танилцуулгыг өгсөн байж магадгүй. Яг дэлгэрэнгүй бондын танилцуулга нь бол ингээд 192 хуудастай байдаг. Тэрэн дээр нь бол яг бүх хавсралсан материалууд энэ төр нь бол байдаг л та. За тэгээ энэ GSB дээр болохоор зэрэг бонд авахтаа бол яг гол нэг асуултуудын нэг нь бол яг би хинд мөнгөө зээлгэж байгаа юм бэ гэдгээ бол маш сайн мэддэг байх хэрэгтэй. Одоо бид нэр бүгдээрээ мөнгө зээлэхдээ бол хинд зээлгэж байгаа ямар найдвартай хүн билээ гэдгийг бол бүгдийг ингээд харж иж бол авдаг. Тэгэхээр бонд энэ төр авахтаа ч гэсэндээ адилхан тэрийг бол баримталж явах нь бол бас зүг байдаг. 20 тэрбум төгрөгийг бол татан төвлөрүүлж байгаа юм байна. Юунд зарцуулж байгаа юм бэ гэхээр зэрэг зээлийн багцсынхаа санхүүжилт гэж юм. Тэгэхээр энэ бол угаасаа банк ус юм чинь гол нь ингээд нэмж зээл гаргахаар их усүр ингээд олон нийтээс бонд хэлбэрээр бол татж байгаа юм байна. Ингээд 12-аас 18 сарын хугацаатай 18-аас 20.4% хүүтэй байх юм байна. Тэгээ транчилж гаргаж байгаа. Транчил гэдэг ингээд хуваагаад гаргацдаг. Одоо 5-5-аар нь хувааж гаргадаг ч юм уу. Тэгээд энэ дээр үүргийг гүйцэтгэн хангах төрөл гэдэг энийг нь бас анзаарчих хэрэгтэй. Энэ дээр бол одоо барьцаа хөрөнгө энэ нь юу байгаа юм бэ гэдгийг бол тайлбарлаж өгдөг байгаа. Яг үл хөдлөх байна уу, баталгаа байна уу? Одоо энэ GSB Capital-ийн бондын хувьд бол толгой компани баталгаа гэж юм л та. Толгой компани болохоор зэрэг энд заасан байна. Шунхлын холдинг бол энэ баталгааны гэрээгээр бол зохицуулна гэж. Тэгэхээр одоо бонд ингээд эргэн төлөх чадваргүй боллоо гэж үзэхэд бол толгой компани болох шунхлын нь бол шууд баталгаагаараа
тэр үүргийг бол гүйцэтгэхээр хүлээсэн байх те. Тэгээ яг хуу иймэрхүү том компаниар бол баталгаа гаргацсан болохоор бас ч гэж харьцангуй найдвартай гэж бол үзэж болох нь шүү дээ. Ягаад гэвэл том юм чинь бас гаргачих боломжтой. Яг за эдгээр болохоор зэрэг нийт зээлийн багцыг харуулж байна. 50% нь бол шуурхай зээл гэдэг юм байна. 31% нь бол автомашины зээл. Тэгээд нийт 20 тэрбумаараа бол ер нь автомашины зээл гаргана гэж бол тайлбарлагдсан байлээ. Тэгээд энэ дээр болохоор ямар зээлийнх нь гаргадیں۔ Ер нь бол бизнесийг бол ингээд танилцуулгаасаа бол уншиж байхдаа бол ойлгочих хэрэгтэй. Яг ямар бизнес эрхэлтийн одоо банкуд бол харьцангуй амархан шүү дээ. Хүмүүсээс санхүүжилтийг босгож аваад эсвэл банк санхүүгээс зээлж аваад тэрүүгээр ингээд нэмж зээл гаргадаг бизнес шүү дээ. Тэгэхээр эднэрийг бол нэг тэгж ойлгоход бол бэрхшээлтэй бол харьцангуй гайгүй байдаг. Банк усууд дээр бол тэгээд санхүүгийнх нь байдлыг нь бол тайлангуудын үзүүлэлтийг нь бол бас харчих хэрэгтэй. Бид нар бол одоо яг мөнгөө зээлчих юм бол бидний мөнгийг энэ компани маань ирээдүйд жилийн дараа ихвчлэн хугацаанд дуустдаг. Тэр үед нь одоо манай мөнгийг эргүүлээд төлж чадах юм уу гэдгийг бол мэдээж санхүүгээс нь харна шүү дээ. Одлаад л орлого нь ер нь ингээд тогтмол өсөж гин үү ингээд жил болгон ингээд хэлбэлзээд байдаг бол бас жоох хэцүү шүү дээ. Ирэх жил ихэд яг мөнгөө төлж чадах уугүй юу гэдгийг бас харчих хэрэгтэй байдаг. Банкус бол харьцангуй тогтмол байдаг. Ялангуяа ингээд тогтворчсон олон жил үйл ажиллагаа явуулсан бол би бол одоо яг рекламдах байгаа зүйл бол юу ч байхгүй. Би бол ямар ч холбоо хамааралгүй зүгээр жишээл авч байгаа. Ер нь бол нэрийг нь бараг хэлэхгүй байсан нь зүгээрээ ч магадгүй юм байна. Сая бодоод үзсэн чинь. Тэгэхгүй бас рекламдсан юм шиг болох гэж магадгүй. Тэгээ одоо эндээс харж ийн та бүхэн голлох санхүүгийн үзүүлэлтийн л харуулчихж байна л да. Хүүгийн орлого нь бол ингээд тогтмол өссөн байна. 21 оноос 24 оны хугацаанд бол бараг 2 дахин тэрнээс дээш өссөн юм байна. Тэгээд дараачих нь бол яг энэ балансынх нь бүтцийг нь бол харчих хэрэгтэй байдаг. Үр төлбөр болоо өөрийн хөрөнгө хараад үр төлбөр нь ер нь өөрийн хөрөнгөөс хэр илүү байгаа юм бэ? Хитрхи их үр төлбөртэй юм бол магадгүй хүүгийн эргэн төлбөрийн дарамтанд орчиж байгаа юм биш үү те. Одоо хитрхи өндөр үр төлбөртэй байх юм бол тэр их үр төлбөрөө яг үнэхээр бүгдийг ингээд төлж барагдуулаад нэмээд ингээд бонд гаргаад тэрийг давхар ингээд төлж чадах уу гэдгийг нь бол бас харах хэрэгтэй. Тэгээд одоо эднэрийн энэ компанийн хувьд бол харьцангуй гайгүй бах шиг байна. Нийт 300 тэрбумын нийт хөрөнгөөс 178 нь бол үр төлбөр, 120 нь бол өөрийн хөрөнгө байх нэ. 3.2 нь үр төлбөр, 3.1 нь бол өөрийн хөрөнгө байх нь яг хуу бүр тийм сайн биш. Ер нь бол 1.5 буюу түүнээс дээш байх юм бол одоо 2 болоо явчих юм бол өөрийн хөрөнгөөс 2 дахин их үр төлбөртэй болчих байвал ингээ хитрхи их хөшүүрхтэй бас тэрийг бол харах хэрэгтэй л гэсэн үг л дээ. Ингээд энэ их үр зээлийг авчаад тэрийг яг үнэхээр энэ орлого ашгаараа ингээд төлж чадхаар байна уу гэдгийг бол энэ санхүүгийн үзүүлэлтээсээ бол харж хэрэгтэй. За тэгээд банк санхүүгийн байгууллага одоо банк ус дээр бол бас нэг зайлшгүй харах зүйл нь бол чанаргүй зээлийн хөв байдаг. Энэ компани энэ банк усын зээлийнх нь хэдэн хувь нь яг чанаргуутцсан юм бэ гэд. За энэ банк усын хувьд бол 2.2% гээд айгүй бага юм байлээ л дээ. Одоо салбар нь бол бараг 9%, одоо бол бараг 10% бол төгчээж магадгүй. Банк ус бол нэлээд эрсдэлтэй байгаа гэж бол судалгаагаар бол гарсан байлээ. Хаанхын судалгаа хэлээд яг нэг мэрэгжлийн хөрөнгө оруулалтын сангийн гаргасан судалгаагаар бол бараг 9% байсан. Банк ус дээр бол нэг анзаарах зүйл нь бол яг харахгүй чанаргүй зээл бол өсөж байгаа. Яг салбарыг ингээд харах юм бол тэгээ сая бас мэдээ гарлаа л та. Монгол банк бодлогын үг бол 0.5 нэгжээр пунктээр өсгцэн гээд. Тэгэхээр зэрэг бас л энэ нь бол магадгүй эдийн засагт зээл татраад банк болон банк санхүүгийн байгууллагад бага зэргийн хүн сөргөөр нөлөөлөх болов гэж бол би бол бас хувьдаа харж байгаа. Тэгэхээр бас банк ус маань өнгөрсөн 5 жилд ковидоос хойш 21 оноос хойш бол ер нь бол огцом ингээд өсөлт үзүүлсэн. Тэгэхээр одоо бол ингээд тогтцолтгүй огцом өсөлт үзүүлэх бол
хэцүү болохоор магадгүй ингээд тодорхой хэмжээнд бол баг зэрэг ингээд тогтворж байгаа юуруугаа бол орж байгаа болов уу гэж бол бас бодож байгаа. За тэгээд та бүхэн ер нь эдгээрийг бол бас харцгаадаг болов. Вебсайт бол байдаг байгаа. Ингээд самбарын англи гэдэг ABC гэдэг бас англиар бол ангилчдгийн. За A сал англи нь бол бүр яг ингээд засгийн газар аймаг яг миний түрүү ярьсанчлан хамгийн эрсдэл багтай байдаг юунуудыг бол одоо субъектуудыг A салбарт бол ингээд оруулчихж байгаа. За B нь болохоор зэрэг шалгуурыг бол бүрэн хангасан гэдэг дээр бол оруулчихж байгаа. Тэгэхээр C нь бол яг бүрэн хангаагүй ингээд нөхцөлтэйгээр хангасан тий. Дараа нь яг тэр хангалттайгаа бол хийчнэ гэд бол тэгээ энэ дээр бол одоо 300 гаруй бонд нь шүү дээ тий. Тэгээ эндээс одоо ер нь яаж шилж авах уу одоо хүүгээр ингээ харах юм бол бүр 25% хүүтэй бонд энэ хүртэл гарцсан байгаа юм шиг харагдаж шүү дээ. Энд бол одоо сая 8 сарын 10-нд Kaido бонд гинүү. Тэгээд энэ 300 бондоос ер нь яаж шилж сонгох уу гэдгийг бол би бол одоо яг саяны нэг 4-5 шүүлгээр бол харддаг байгаа. Тэгээ энэ бүгдийг бол би яг өөрийнхөө бол энэ бүх мэдлэгээ бол би бол хуваалцсан байгаа. Зочил гэдэг энэ албан ёсныхоо сайт дээр бол тэгээ би уг нь энэ дээр энэ нэг барилгын компани бонд байсан. Энэ банк усных шиг ер нь бол үзүүлэлттэй иймэрхүү баталгаатай бонд бол харьцангуй эрсдэл багтай дажгүй сайн миний хувьас бол сайн бонд гэж бол үзэхээр байна гэж бол хэлэх гэсэн юм аа. Сайн гэдэг нь харьцангуй эрсдэл миний яг нөгөө улаан туг гэж ярьдаг ш red flag гэд тэрийг минь бол нэг хөдлөхгүй боломжийн гэж бол харж болж байна. За энэ дээр бол одоо бусад бонд болохоор зэрэг би бол одоо нийт дээр ер нь бол ингээд хайгаад үзчихээ юуны компаниуд байгаа шүү дээ. Энэ барилгын компаниуд та бүхэн энэ компанийн нэрийг нэх онцлоод хэрэггүй шүү. Онц аваад бол зүгээр барилгын компани бол ер нь бол бүгдээрээ мэддэг шүү дээ. Нэг барилга нь ингээд хүмүүс давхар олгочдөг. Тэгээд эсвэл банкны зээлд байлгаж байгаа гэж тэгээ нэмж ингээд хүнд борлуулах ч гэдэг нэг тийм асуудлууд бол айгүй их байдаг. Тэгэхээр ер нь бол шууд ингээд вебсайт дээр ингээд хайгаа үзчих юм бол ямар компани өмнө ийм барилга дээр хүмүүст асуудал учруулж исэн тийм юмнууд түүх байна уу гэдгийг нь бол ингээд шууд хайгаа үзчихдэг байгаа. Ийм юмд тэдэн сарын тэдэнд ингэж хийсэн чинь хангалттай гүйцэтгээгүй эсвэл ингээд гомдол энэ төр гаргасан бүр шүүх хурлынх нь юунууд хүртэл байдаг. За тэгэхээр одоо энэ дээр ингээд би харж байна л да. Энд бол одоо 6 тэрбумын бонд гаргаж байгаа юм байна. Барьцаа өрөнгө нь болохоор зэрэг өөрсдийнхөө одоо барьж байгаа барилга байгаа дээ шүү дээ. Тэгэхээр чи одоо бас жоохон миний хувьд бол асуудалтай болчихж байгаа юм л да. Ингээд баригдаж дуусаагүй барилгыг одоо барьцаанд тавьчихаар чинь дараа нь ингээд барагдуулъя ихт чинь одоо яг үнэхээр ингээд мөнгөний ингээд гаргаж өгч төлж чадахгүй одоо гарыг гэвэл одоо энэ байрыг баригдаж дуусаагүй барилгыг юу яаж зарж мөнгө олгож хохирлыг барагдуулах уу гэдэг бас нэг асуудал үүсчихэж байна л та. Энд бол одоо 80% гүйцэтгэлтэй байгаа юм байна. Тэгээд яг хуу бариад дууссан гэрчлэг нь бол гарцсан юм байна. Гэрчлэгэн дээрх яг эзэмшигчийн нэр нь бас энэ компанийн нэр байна уу эсвэл захирлын нэр яг мөн байна уу гэдгийг бол бас харчих хэрэгтэй. Барьцаа өрөнгө нь яг үнэхээр эднэрийнх байна уу үгүй байсан жишээ бол нэг байхгүй. Гэхдээ ер нь бол бас манайд чинь нэлийн тийм хэцүү хүмүүс бол байдаг шүү дээ. Тэгэхээр тэрийг нь бол барьцаа өрөнгө нь яг өөрсдийнх нь байна уу тэгээд үл хөдлөх хөрөнгө байна уу ямар үл хөдлөх хөрөнгө байна байршил нь энэ гэдгийг нь бол харчих хэрэгтэй. Яг энэ дээрх шиг ингээд дуусаагүй барилга бол бас миний хувьд бол жоохон дууссан үл хөдлөхтэй барьцаатай бондыг нь авмаар шүү дээ. 300 бонд байгаа шүү дээ. Тэгэхээр тэднээс яаж одоо энэ
дуусаагүй барилгатайг нь биш, аль болох ингээд илүү дууссан хотын төвд одоо байршилтай энэ төр бондыг нь авах вэ гэдэг ч юм уу. За тэгээ одоо энэ дээр бол бас үр төлбөр нь бол ингээд нийт хөрөнгө нь болохоор зэрэг 10 тэрбум байх шиг. Тэрнээс 9.4 тэрбум нь бол одоо үр төлбөр гэхээр зэрэг баг бүхэлдээ үр төлбөрөөр санхүүжсэн компани ахны шүү дээ. Тэгэхээр одоо энэ мэтчлэн яг хуу харьцангуй ингээд түрүүнийх шиг томроогүй байгаа компаниуд дээр бол ийм байдаг. Тэгэхээр эднэрийг нь бас ер нь бол харчхад бол зүгээрээ энэ их үр төлбөрөөр санхүүжсэн байвал бас л ийм бишийг нь сонгох нь бол арай илүү байх болов гэж би бол хөвдөө бол бодохоор энэ дээр бол одоо нэг үр төлбөр өөрийн өөрөнгөний харьцаа нь бол бүр 16 дахин байна л та. Тэгэхээр л тэгэл бас асар өндөр зээлтэй өрөөр санхүүжсэн компани ахна. Тэгэхээр нэмж одоо 6 тэрбумыг босгоод яг тэрийг үнэхээр асуудалгүй шууд барагдуулах уу, яг барагдуулж чадах л байх л та. Тэгтэл бас тийм биш, арай илүү бага үр төлбөртэй, илүү өөрийн өрөнгөөр хөрөнгөчсөн компаниг нь сонгол миний хувьд бол илүү бах болов гэж бодож байна. За гэх мэтчлэн зүйлсүүдийг бол би бол харддаг байгаа. За Google Meet дээр тэрийг би баг бүтэнжээс хуваасан. Тэгээд нөгөө бонд ч мэдээж хугацаанд дууссан. Тийм яг намайг Facebook энэ төр харахаар зэрэг зарим нь бол бүр энэ биржийн бус зах зээл дээрээсээ зөвшөөрлөө аваагүй ч тийм бонд энэ төр байх шиг байл л дээ. Шууд ийм хувь бонд ч гэдэм юм уу те, өөртөө мэдээлэл тэгснээ хүүмөөгөө зүгээр замбраагүй 40% долларын хорч гэдэм юм уу, нэг амар тийм юмнууд бас явж исэн л та. Тэгэхээр одоо ер нь л хөрөнгө л оруулж байгаа юм чинь хөрөнгө оруулагч бид нар бол яг энэ судалгаагаа бол өөртөө бол хийцэн байх хэрэгтэй те. Яг хинт ч ингээд сохор найдаад зүгээрээ гэдээ явах хэрэггүй гэж л тийм л. Миний бодлол ерөнхийдөө нөгөө гадуур одоо эрхлэл ч юм уу ингээд янз янзын аюу өндөр өгөөжтэй бонд байдаг. Тэрнээс би ерөөсөө авахгүй сонирхдгүй. Хамгийн гол нөгөө брокероор дамжуулаад бодохгүй. Тэгээ бондуудаа нөгөө ирж найж байгаа. Тэгээ бондуудаа нэлээсээ судалж байгаа. Тэгээд урд нь гаргаж ирсэн туршлагатай хэдэн удаа гаргасан ч юм уу тий, тэр болгоны судалж байгаа л тий. Тий. Яг бондыг бол угаасаа нээлттэй бондыг бол апаараа шууд авчиж байгаа шүү дээ тий. Тэгээд хаалттай бондыг бол брокероор дамжуулж авдаг. Яг хав мэдгүй хүмүүс байвал тэрийг нь хэлэх гэсэн юм л та. Тэгээд нээлттэй бонд би нэг удаа авч үзсэн. Би ч гэсэн лэнд авчихсан. Аппликейшнээс юу гаргаж ирсэн. Амархай бол хамгийн сүүлд би одоо юу Sony бонд авсан танилуудын үг нэг юугийн мэдээллийг явуулсан байсан. Аха. За тиймэрхүү байна гэж. За. Энэ үний авсан бонд биш юм шүү. Бонд бол гэрээ харуулсан цагууд бол бонд хийж ирэхэд хэцүү. Тэр нэг брокер зүгээр тэр миний түрүүний ярьжсэн брокер нь өөр дээрээ авчаал тэгэл шууд хийцэн нэг тийм тусгай кейс л байгаа дах шиг юм л та. Тий яг уу. Гэтэ тэр нөө гэрээ дээр бас тэр чинь бас гэрээ хийж байгаа шүү дээ. Тий тий. Тэр нөө гурван гэрээ шиг тэн дээр бол яагаад бонд гэж. Яг уу тэрэн дээр яг юу гэж хэлэх юм чи яг уу тэгээд хариуцлага энтрээ бол тэгэл юу нь брокер нь хүлээнэ гээл яаж ах шиг байгаа юм л та тий. Яг уу одоо бол тэгээд банкын өгөөж бол яг цагтаа тогтмол тэгэл аваад яваа гэсэн үг. Тийм л юм л та. Тэр энэ бонд биш гэсэн үг. Яагаад бонд гэсэн юм та? Уу яг уу бонд ч нь бол тэгэл тий бонд гэхэр чинь тэгэл зүгээр хүүгээ эргүүлээд өгдөг тийм л бүтээгдэхүүн шүү дээ. Зээлж аваад тэгэл эргүүлээд нэмж өгдөг л тийм бүтээгдэхүүн байгаа. Тэгээ ямар бонд гэдэг нь бол тэгээд байж болно л та. Яг хаалттай юу бонд биш тэгэл бас цаагаараа брокер нь өөрөө бас нэг тийм шин юу гаргаж байгаа л нөхцөлтэйгээр л хийж байгаа зүйл ах шиг л. Тэгэхээр брокертой бол амар найдвартай байж ижил тиймэрхүү зүйлд бол орох нь шүү дээ. За.
Яа өөр ярилцах зүйл байна уу? Энэ уг нь бол аюул олон хүмүүс ороод ирсэн. Бонд л яг хөө тэгэл харьцангуй амархан ойлгоход амархан л бүтээгдэхүүн л дээ тий. Тэгэл жилийн дараа л ингээд зээлцсэн мөнгөө хүүтэйгэл авнаа л гэсэн тийм. Тэгээд харьцангуй судалгаа энэ төр бол яг саяных шиг уг нь бол компани бол судалчих хэрэгтэй л дээ. Яг ийм 300 бонд ахад яг алийг нь яаж шилж авах вэ гэдэг бол саяных шиг бол ингээд шилээд бол авчих хэрэгтэй. Тэгэхгүй болохоор зэрэг бас янз бүрийн компани бондууд байх шиг байна. Зя тэгээ өөр туршлагаас хаваалцах тийм байхгүй л асуулт. За байна уу? байна. Танаас нэг зүйл асууя. Энэ monthly нэг одоо bond юм васан сонирхолтой байна. Fixed income гэдэг тий. Нэг судлаад үзэхээр яг уу өөртөө бол яг уу тэгэл амар том баг хийгүүлэг 300 тэрбум ч илүү сан байгуулсан. Яг fixed income нь бол арай өөр ахaltaй. Тэгтээ тэгээд хүмүүсээс айгүй олон бонтын сан гэдэг нь тэр нь ямар яг уу нөгөө тий тэгэл сам айгүй олон хүмүүсээс ингээд өөртөө айгүй том компани шүү дээ тийм мандал гэдэг. Тэгээд мөнгө ингээд сан босгоод тэгээд яг уу санхүүгийн зохицуулах хорооноос бас зөвшөөрлөө авч байгаа юм л та ингээд бондын сан байгуулах зөвшөөрлөө авцсан. Тэрийг одоо санхүүгийн зохицуулах хороонд танилцуулаад яг ийм юу хийх нэ ингээд бондыгоо ингээд олон бондод хөрөнгө оруулаад сан ингэж мөнгө босгочоо тэргээрээ олон бондод хөрөнгө оруулаад тэрийг ингэж эрсдлээ ингэж бууруулаад тэрийг ингэж цааш нь нээлттэй сан гэж байдаг аахгүй. Тэгэхээр одоо хязгааргүй ингээд хүмүүс нэмж ингээл аваал ээж болдог тийм санал гэсэн үг. Хөрөнгө оруулалтын сан гэж байдаг шүү дээ. Тэр болохоор зэрэг хувьцаа, бонд янз бүрийн юмнуудад оруулж болно. Саяны тэр мандлих бол яг хуу заавал дан ганц бонд гэхгүй яг анх зөвшөөрлөө авахтаа бол тэгэл оруулсан болохоор одоо нэгэнт тэхэл шаардлагатай байх. Гэхдээ ер нь бол сан гэдэг бол тэгэл дан ганц бонд биш. Олон зүйлд хөрөнгө оруулдаг тийм л зүйл шүү дээ. Олон зүйлд оруулна гэдэг чинь байна. Тэгэл нөгөө ганц сагсанд бүх өндгөө хийхгүй олон сагсанд л ингээ хийчдэг. Мандлих бол тэгээд хичнээн бонд байсан бэ. Нэлээд олон бондд бол ингээд хөрөнгө оруулсан гэж бол ярьжлах шиг байлээ. Тэгэхээр бол дан ганц компанийн миний яриад байгаа нөгөө компаниас судлаад авах шаардлагагүй тийм рүү оруулах юм бол тэд нар ч одоо яг нөгөө сангийн давуу тал байгаа шүү дээ тийм ингээ мэрэгжлийн сангийн менежер гэж шинжээч нар ажиллаж байгаа. Тэд нар ингээд бондуудаа бүгдийг судлаад тэгээ хамгийн сайнуудыг сонгоод багц руугаа ингэж аваад тэгээд ингээд сангаа ингээд улам томруулад нэмж хүмүүс мөнгөө хийж авах тусам тэргээр нэмж ингээл бондоо аваад байгаа тийм л зүйл байгаа юм л та. Яг баг мөнгөөр ингээд шууд орох боломжтой байх те. Тэр чинь тэгэхгүй хаалттай бонд чинь бол дийлэнх брокерууд бол доотл нь 10 сая гэж ярьдаг шүү дээ. Үлзий инко 1 сая энэ төр гижээж магадгүй. Ер нь бол бас мэрэгжлийн хөрөнгө оруулагч нарт зориулсан бүтээгдэхүүн гэж бас явдаг л да. Тэрийг бол би бас тайлбарлсан байгаа. Ууг нь бол хаалттай бонд чинь бол нэлээд эрсдэл өндөртэй зүйл болохоор зэрэг мэрэгжлийн хөрөнгө оруулагч нар зориулсан. Дор хаяж нэг 500 сая төгрөгийн цэвэр хөрөнгөтэй байх орлого нь одоо хидчихлээ тийм шаардлагыг бол уг нь бол тавьдаг л да хөрөнгө оруулагч нарт дээр тэгтээ. За мандлих бол тиймэрхүү байна. Яг сангийн тийм зарчмаар бол явдаг байгаа. Яг дан ганц өөрөө бонд авахд бол илүү их мөнгө зарцуулдаг бол сангад бол харьцангуй бага дүнгээр бол авчиж болдог баг. Тэгээд яг ингээд цар болгоо ингээд илүү тогтмол хөрөнгө оруулалт хийх тийм бас байдаг баг. Аппарат ч юм уу. Илүү амар тэхгүй хаалттай бонд ч бас заавал брокертойгоо гэрээ байгуулж иж авдаг. Тэгээ 10 сая гээд. За болцсон уу? Өөр дэлгэрүүлж асуухаар байна уу? Юу аах юм бэ гэж танаад нэг асуулт. Тэр гэрээ нь болохоор ерөөсөө нөгөө захимаар ингэ хийгээд байгаа байхгүй. Бас гар хүлээж бол дурлахгүй. Тэгээ яг нөгөө ингэ шаардлагаар ер нь юун дээр ирээд зурж болно шүү гэсэн.
тэр их яг хөө тийм шууд аппликейшнээрээ хийчихэж байгаа болохоор тэгэл гараараа ингээл ап дээр л гар утсан дээр л зураал тэгэл гарын үсэг зурцсан л гэж байгаа ах л та. Тэгээд дотор нь бол өчнөө бонд байгаа яг ямар бондууд байна гэдгээ ч нэг дэлгэрэнгүй яадаг баха. Өөрөө очиж асууж ижил мэдхээр нөө танилцуулга тайлан энтрийг харахаар зэрэг тэдэн бондод оруулсан тим ширхэг гинтерл гэж байхаас ш бүр яг тим компани тим бонд гэж байдаг баха. Яг тэргээр арай илүү жоохон хаалттай юм уу да мэдээлэл нь. Гэхдээ дан ганц өөрөө бол хийж байгаа зүйл биш. Яг дан ганц нэг компани бондыг өөрөө ингээд авч байгаа биш. Том сан цаана ингээд авч байгаа тийм зүйл ах нэ л гэж бол ойлгож болох нэ. Өөр тодруулах зүйл ээ нөө. За тэгвэл энэ удаагийнхаа ер нь ингээд дуусгая. Дараа 7 хоногт бол би нэг гадаад арилжаа, гадаад хувьцааг ер нь яаж нээж, ямар брокерууд, ямар шуун ханштай байдгийг гэсэн тэрийг ярьдим үү гэж бодож байна л та. Яг миний сургалтын дээр бол бүгд бол байгаа. Гэхдээ би бол яг ингээд лайв дээрээ гаргаад та бүхэнтэй яг ингээд асуултад нь хариулаад явчих гэсэн үднэс бол ингээд лайва хийгээд байгаа. Шинжлэх хөрөнгө оруулалт хийж байгаа. Ер нь хөрөнгө оруулалтын багц ямар хөө асан багц. Хиний багц ямар шуулсан бол гинэ? Хэдэн жил хөрөнгө оруулалт хийж байгаа. Би тий дотоодынхоос л ихсэн шүү дээ. Тэгээд оюутан байхдаа тэгэл 2017 онд яг TDB Securities дээр нээгээл тэр үед ч iTools-ийн IPO гарч исэн. Тэгээд IPO-ст нь авч исэн. Тэгэл мэддгээрээ гэл нөгөө Apo юу энэ авч исэн. Invescore энэ гэл янз бүрийн юм авч зарж үзэж исэн. Тэгэл зарим нь алдагталтай, зарим нь тэгэл ашигтай явж исэн. Тэгээд яг уг нь бол яг сургуулаасаа сурж байгаа юу мэрэгчлэн тийм байсан болохоор бас яг тэр сурж байгаа юмнуудаа ашиглаад яг компанийнхаа шинжилгээ энтрийг бол тэндээс бол хийж сурсан. Яг гадаад арилжааг болохоор зэрэг 19 оноос бол хийж гисэн байгаа. Тэгэл гадаад арилжаан дээр ч гэсэндээ хувьцаагаа ч авчиж үзсэн. Тэгэл айгүй өндөр эрсдэлтэй арилжаа энтрийг нь хийж үзсэн. Гадаад арилжаан дээр бол бас айгүй их Монголынх ч нь бол ер нь бол харьцангуй жижигхэн зах зээл гэж бол хэлж болно. Арилжаа энтер нь нэг үе бодвол хамаагүй сайжирсан. Гэхдээ гадаадынх бол яг бүр асар их мөнгөөр бол явдаг. Түүнийгээ дагаад хөдөлгөөн өгөөж энтерч эрсдэл нь ч бас их тийм байдаг. Гэхдээ яг миний нөгөө зөв сургалт зөв ойлголт нь болохоор зэрэг нөгөө урт хугацаанд яг ингээд тогтмол хэмжээгээр тогтмол ингээд хугацаанд аваад ах юм бол урт хугацаанд бол хөрөнгийн зах бол ямагт өсдөг гэж ярьж байгаа шүү дээ. Зарим жил бол гадаад хөрөнгийн зах чинь одоо Америкийнх ихвчлээ мэднэ л дээ 20-30% өсөж исэн жилүүд бол байгаа байхгүй. Одоо ялангуяа ковидоос хойш сая ч гэсэндээ өнгөрсөн онд чинь л ихт чинь нөгөө тарифын дайнаар унчаад тэгэл одоо 100% өссөн юмд бол зөндөө байгаа даах. Тэгэхээр бас тэрийгээ бол хөрөнгө оруулалтынхаа багцыг бол бүрдүүлээд явах бол зөв байгаа. Миний хувьд бол тэгэл 30% энтрээ бол хадгаламж бонд тий тогтмол өгөөчтэй юу тэгээд харьцангуй залуу цаашид ингээд хөрөнгө оруулах хугацаа их байгаа болохоор зэрэг илүү ингээд эрсдэлтэй хувьцаа энтрээ бол илүү аваад явж байгаа л та гадаад арилжаа гэдэг ч юм уу тий гадаад хувьцаанууд сая ээжтэй хувьцаа авахыг зааж өгөө тэгээд зарим хувьцаануудыг ингээд эдгээр дайжгүй байдаг энтергээд аваад өгсөн. Тэгэл нэг дайжгүй явжлах шиг нэг 10% өгөөж хүртэл Microsoft энтергээл ялангуяа амар том компаниудыг бол авч үздэг л дээ. Тэгэхгүй ингээд жижиг ч нь бол илүү л бас өндөр эрсдэлтэй л бол явцдаг болохоор зэрэг тийм байгаа. Илүү их судалгаа хийгээд хөрөнгийн захыг бол хэр их том юм бэ?
ямар ол их зүйлийг ингээд бас мэдэх цаана ингээд орон зай байгаа юм бэ гэдгийг бол бас уг нь бол олж авдаг байгаа. Монгол хувьцаанууд чинь бас зарим нь гадаад хувьцаанууд хөрөнгөний зах дээр байгаа шүү дээ тий. Эрдэнэ ресурс, тэгэл алтны компаниуд, нүүрсний компаниуд, energy resource center эдгээр бол бас байдаг. Тэд нар бол яг хуу уул уурхай болохоор зэрэг нэлийн хэлбэлцэл ихтэй жоох нэлийн эрсдэлтэй хувьцаанд бол ордог. Гэхдээ бас тийм юунууд бол байдаг байгаа. Том юм зах зээл бол бас тэнд байдаг. Тэрийг эх 7 хоногт ярих гэж бодож байгаа. Тэгээд адилхан ирэх пүрэв гаргийнхаа 20 цагаасаа бол хийх байгаа. За тэгээд асуултууд байвал хариулаад тэгээд лайва өндөрлөе дөө. Одоо Монгол цаануудаа бол аваад аваад нөгөө ноутлах шиг машгуудаа аваад явдаг байгаа л да. Тэгээ олон гадаад хүчээс мэдэх байхгүй юу? Тэгэхээр нөгөө Монгол хүчээгээ аваад судсан болохоор бас нөгөө гадаад хүчээ яг Монгол хүчээ шиг одоо нөгөө жишээл болгоо ноутлах шиг ч юм уу эсвэл ингээд ямар хуу байд юм бол тэгээд нөгөө миний хувьд болохоор яг нөгөө бас хэлний бэрхшээлээс ч юм уу те бас сайн судлахад бас юу учраас нөгөө багц одоо нөгөө SMP нас багч юм уу тиймэрхүү багцуудаас аваад бас зүгээр юм болоо гэд одоо тэгээд энэ талаар ерөнхийдөө нөгөө бүр ингээд хичээл энэ нөгөө зүүмээрээ ороод ингэж авдаг гэж юм уу те ерөнхийдөө нөгөө энэ одоо компаниуд нь одоо боломжийн гэдэг ч юм уу тиймэрхүү мэдээлэл өгвөл бол бас их сайн л байна. Тий, би тэрийг яах вэ? Тэгээд эх 7 хоногт өгдөө. Тэгээд гол нь бол дан ганц нэг хувьцаа, дан ганц нэг юу биш. Яаж багц бүрдүүлэх үү гэдгийг л би яриад байгаа шүү дээ. Тэгэхээр одоо дотоод хувьцаагаа ингээд 30% нь бүрдүүлчлээ, 30% нь дотоод бонд. Тэгвэл одоо 20%-ийг нь гадаад хувьцаагаар бүрдүүлдэг ч юм уу те. Тэгэж явхад яах вэ? Ер нь яаж ингэж судлах уу энэ. Тэд нар бол гэхдээ амар уртайгаа шүү. Би бол бүр цагийн юм хичээлээ бол хийцэн байгаа. Тэгээд ерөнхийдөө одоо хугацааны юу хөрөнгө оруулалтыг сонирхож байгаа байхгүй юу? Тий, би бол тэрийг л яг зааж байгаа. Тий. Гадаад хүчээ нөгөө Монгол хүчээр шиг одоо нөгөө ноогдлаа шиг гэж байдаг юм уу? Байлгүй яах вэ? Ноог тэр чинь л Монголынх чинь бол зүгээр одоо баг л нэг trial гэж ярьдаг шүү дээ. Тэ нэг өмнөх демо тиймэрхүү шүү дээ. Яг жинхэнэ хөрөнгийн зах чинь бол гадаадын хувьцаан дээр л ер нь бол явж идэг. Одоо ер нь ногдол ашигын хаад гэсэн тийм юу вэ? Групп байна. Одоо хамгийн өндөр ногдол ашиг тараад. Гэхдээ Монгол шиг юм өндөр хөв бол баг байхгүй дээ. Монголч одоо юу вэ? 20%, 20% ногдол ашиг өгөөчтэй энэ төр байгаад байна шүү дээ. Тэгж бол олгодгүй л дээ. Ер нь бол хамгийн дээдл нэгт чинь л 8% л байдаг л та. Тэгэд гол юу нь бол ханшийн өсөлтөөс л байдаг л та. Одоо яг хагас дамжуулагч энэ төр те технологийн компаниуд одоо энэ quantum computer энэ төр гэл тэгэл одоо сэргээгдэх энэ төр ч байд юм уу. Тэгээд эднэр чинь болохоор зэрэг нөгөө амар их орлого энэ төр нь асар их мөнгө арилжж яадаг. Тэгэл Америкийн засгийн газар нь төрөнд шууд ингээл тэдэн 100 тэрбумаар хөрөнгө оруулалт хийлээ энэ төр ихтжил зүгээр шууд амар өндөр өсдөг ч юм уу те тиймэрхүү юмнууд явдаг болохоор зэрэг одоо том компаниуд ч тий ч одоо баг хэдэн 100 тэрбумын үнэлгээтэй долларын үнэлгээтэй компаниуд нүртэл тэгж явдаг болохоор зэрэг яг би болохоор зэрэг ингэж зааж байгаа л та тэд тодорхой хувийг нь бол эхний ээлжинд нөгөө S&P 500 энэ шиг сангаасаа эхлээд авчаад зарим хувийг нь ингээд хувьцаануудаа судалж сураад судлангаа ингээд тэр хувьцаануудаа ингээд аваад явчихаа л гэсэн тийм юуг бол өгөөд явж байгаа л та заагаад явж байгаа арга барилыг тэр нь хамгийн зүгээр болов гэж бодож байна. За баярлалаа. За тэгвэл эх 7 хоног хүртэл түр баяртай энэ үрээд лайв өнөдөр тусахъя. Баярлалаа. За